За энэ ингээд одоо миний яг түүхэлнүүд байж байна. Нэг нэгээр нь жоохон тайлбарлаа явуулчихна. Энэ болохоор Jimmy Choo-гийн юм одоо шигтгээтэй загвар ерөнхийдөө нэг үнсгэлжингийн гутал шиг гэх юм уу? Нэг юм түүхэл байдгийг. За энэ Michael Kors-ийн айгу хайртай түүхэл байна. Энийг манай ээж надад бэлгэлсэн. Айгу цэвэрхэн өмсөх хичээдэг. Яг цэвэр арьсан юм түүхэл байдаг. За энэ болохоор Mariellaгийн юм энийг бол нэлээд сайн өмссөн. Дэшег уйдаг бас юм гутал байдаг. Shangri-La-гаас авч ирсэн. За энийг бас манай ээж бэлгэлсэн. Ерөнхийдөө манай ойр тойрныхан манаас надад аюу түүхэл бэлгэлнэ. За энэ их түүхтэй гутал байна. Нэг одоогоос 2018 онд би чи нэг фитнес миссийн тэмцээнд орж исэн. Хөхот руу яваад тэр үед яг энэний одоо энэ доотлолт нэг ийм хүндрүүлэгч аав хийлгэж өгөөд доороо нэг ийм хүндрүүлэгчтэй. Тэгээ уулын нөгөө нэг стандарт уултай байх хэрэгтэй гэд жоохон тайруулж исэн. Яг өөрөө эрэхтэй бол амар өндөр уултай ирдсэн юм шилэн ийм сандал байдаг. За энэ нэг Steve Madden-ийн ийм нэг ийм сандал байд юм аа. Тэгээ энийг 100 л ерөөхдөө өмсдөг. Тэгээд айгүй өндөр харагдаж байгаа юм өмсөд бол айгүй өвтэйхөө. За Balmain ийм одоо могоо шиг гэх юм уу те нэг юм гутал байгаа. Энийг хүмүүс Огийн төвхөлтэй андуураад байдаг. Надад бол Огийн төвхөл байхгүй. Гэхдээ ер нь нэг авандаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэний бас ийм шар өнгөтэй бас надад байдаг. Алтан өнгөтэй. Гэтэ айгүй эвтэйхэн. Би нөгөө ер нь жоохон тогтвор сайтай гутлан дуртай. Иймэрхүү нэг могоо ирээ юм шиг ийм гутлууданд бол дуртай. Энэ бол нэг харахад одоо айгүй гайгүй харагдаж байгаа юм. Нэг үнэтэй төвхөл бол биш. S outlets гэдэг дэлгүүр өгдөн шүү дээ. Тэнд ингээд 100 мөн болохоор аюух түүхлүүд гардаг те хямдхан тэндээс авч ирсэн. За энэ бас нэг аюу гоё. Энийг чинь Бээжинд явж байгаад авч ирсэн нөгөө нэг одоо монголчуудын аюух ордог Byron гэж зах байдаг шүү дээ. Тэндээс авч ирсэн ийм түүхэл байдаг. Тэгээд нэг сүртэй брэнд энэ төр бол биш. Тэгтээ аюу тийм чанартай хятад одоо нэг ийм загварлаг түүхэл байна. За Manolo Blahnik-ийн ийм одоо бас классик загварын төвхөл байдаг. Гэхдээ арай илүү ийм зөөлөн ийм байхаараа нэг холох нь арай бага байдаг. Яг үндсэн загварыг нь бол би өмсөж чаддгүй ма дааван загвартай айгу хурдан муухай олцоод байдаг шүү дээ тийм байдаг байгаа. За тэгээд цаашаагаа бол ерөөдөө Kate пүүзнүүд байдаг. Тэгээд энэ хайрцгийг болохоор бас хаанаас авсан гэдэг хүмүүс сонирхож магадгүй урдаас захиалж авч исэн. За ийшээ доошоогоо бол тэгээд ерөнхийдөө хавар намар тийм ийм Kate мэт ч юм уу иймэрхүү хадгалцдаг. Тэгээд сүүлийн үед нөгөө чемпионы ийм кетнүүдээс аюух модонд ороод байгаа юм билий. Мод ч ихтэй одоо тренд болоод байгаа. Тэгээд иймэрхүү кет бас сонирхдаг болж байгаа. Энийг Гуанжууд явж байхдаа яг чемпион ороод авч ирсэн. Тэгээд миний ер нь өмсдөг гутлууд дандаа юм өндөр уултай байгаа гэдэг. За нэг иймэрхүү. За тэгээд энд нэг жоохон үлгүүр байгаа. Тэгээд энэ үлгүүрийг бол би өөрөө зүгээр худалдаж аваад өрөмдөгч дуудаад хийлгэж исэн. Тэнд нэг тавиур байна. Тэгээд энэ тавиурн дээр ихэнхдээ нөгөө нэг жоохон юм илүү гарсан хүнд бэлгэлчмээр ойр зургийн гой гой. Би нэг аюу хүнд бэлэн хөх дуртай те эндээ ингээ хадгалч те. За тэгээд ингээд яг ажлаас ороход бол нэг иймэрхүү харагддаг. За энэ ингээд манай одоо гал тогооны хэсэг байж байна. Тэгээд одоо энд чинь бас нэг жоохон кофе цаймаа уун те нэг гэртээ манай гэртээ ер нь маш ойрхон байхгүй юу. Тэгээд манай гэрт ингээд хуушур идмээр санагдсан үед хуушурны үнэр гаргамааргүй үед бол энд орж ирээд нөгөө хиншүү сорогчтой. Тэгээ шууд эндээ хуушураар шараад. Тэгээ саяхан хуушур шарсан ор мөр байж байна. Оо. Зя юм байж байна. Тэгээд энэ нэг айгүй гоё юм зураг байгаа. Энийг болохоор манай одоо баг хадам ихч надад ингэж манай одоо гэр бүлд ингэж өөрийн гараар хатгаж өгсөн юм гоё шигтгэн юм тогос байна. Ийм зурагтай. Тэгээд энийг би айгүй гоё жааздуулаад эндээ өлгцсөн. За энд жижигхэн принтер байж байна. Энэ Epson-ы энэ одоо айгүй нийтлэг принтер шүү дээ. Ер нь сканераа хийждэг, өнгөт хэвлждэг, хороо айгүй удаан даадаг гэх юм уу те. Нэр энийг харахаар хүмүүс ингэж жинхэнэ юм уу гэж бодоод байдیں۔ Нөө нэг офис энтертэй хүмүүс зүгээр санал болгоод ийм хиймэл нөгөө нэг ийм
ийм сувнирүүд өгдөн шүү дээ. Энэ айгүй амар байдаг санагдаад байдیں۔ Яагаад гэхээр одоо зүгээр ширээ хоосон биш харагдчих гэсэн. Зя. Тэгээ манай охин орж ирэхээр энэ дээр жоохон юм зурна. Энд хөргөчтэй. Гэхдээ би бол хөргөчөө нэг ажилуулдаггүй. Пэйж байгаад. За ерөнхийдөө тогтчлтыг хийхдээ өмнө ягаан өнгөтэй байсан. Одоо болохоор ингээд жоохон кофе шопын өнгө аястай бор болгосон байгааг анзаарч байгаа. Тэгээ өмнө бол ягаан байсан. За ингээд гой эфирийн тоснууд нөгөө нэг Yon Living-ийн эфирийн тоснууд тавиад тэгээд таяа ууршуулж бас хэрэгэлдэг. За тэг хүн орж ирсэн тохиолдолд бол ингээд бас цай, кофе энэ төр хүүд бол ийм кофений машинтай ерөн жижигхэн мини хэлбэрийн ийм кофе шоп байгаа гэж ойлгож болно. Тэгээ дээгүүр бол одоо аяг шаацсангууд бол нэлээд байгаа. За энэ ингээд маш дуртай номын сан маань байж байна. Тэгээ төрөл бүрийн ном бол байгаа. Тэгээ жоохон хуваартай. Ингээд харах юм бол дээгүүр одоо дөрслөх урлагийн зургийн номнууд байж байна. За энэгээр зохиолууд байж байна. Ер нь сонгодог уран зохиол болоод сүүлийн үеийн одоо ийм уран зохиол дуртай хай нэг уншин. За энэгээр нөгөө хятад хэлний хичээл маань байж гэн. Тэгээд миний хувьд өөрөө яг унган орос хэлтэй. Тэгээд англи хэл бол нэг агсан төвшин гэж явдаг. Тэгээд хятад хэл болохоор одоо өөрөө хичээсээр байгаа. Тэгээд бас сургалт центрт суусаар хагаад HSK 3 дээр явж байгаа. Гэхдээ айгүй хятад руу явдаг учраас тэрнээсээ баг илүү болцсон байж магадгүй гэж бодоолаа. Ер нь бол маш гайгүй ойлголцдог. Тэгээд ойр зур ярьцдаг. За энэ болохоор хоол шимт хичээлийн номнууд бас байж байна. Тэгээ ер нь хоол шимт хичээлийн номнуудыг бол угаасаа нөгөө мэрэгжлийн дагуу ингээд цаг алдахгүй уншихыг бол хичээдэг. За энэгээр бас мөн адилхан ингээд хоолтой холбоотой номнууд байж байна. За энэгээр ганц хоёр хувь хүний хөгжлийн номнууд харагдаж байна. Тэгээ бас манай багшийн гаргасан ном байна. Энд нэг хөөрхөн номын ийм нэг дотор мөнгө хадгалцдаг сав байдаг. Энэ цаг нэрээ манад одоо бүр надтай намаа төрөхөд лаах манай гэрт байсан юм цаг байна. Harry Potter-т амар дуртай. Тэгээ манай нөхөр сүүлд надад ийм Harry Potter-ын шинэ эдишн гарахт нь бас ийм ном бэлгэлээд. За мөн Sherlock Holmes дуртай. Гэхдээ энэ нөгөө нэг та нараа анзаарах юм бол энэ Harry Potter-ыг би ингээд монголоор нь уншаад дуусгацсан бохгүй юу. Гэхдээ тэр үед чинь нөгөө нэг жоохон байсан учраас ийм таблетэн дээр уншиж дуусгаж ирсэн. Тэгээ энэ болохоор одоо номын хэлбэрийн зүр аваа хадгалцсан. Тэгээ энэ болохоор англи хэл дээр англи монголоор хуйлан гарна байгаа. Тийм амар дуртай. Тэгээ энэ хараа жижиг ордон бас байгаа анзаарж байгаа байх. Тэгээ ууг нь бүх дөрүүд нь байна л та надаа тий. Манай хүүхэд орж ирээд манай охин ингээд эднэрээр тоглоод байдаг байхгүй. Тэснэгийн ийм одоо нэг баатрууд байна. За мөн энэ одоо нэг сүүлд гарсан нэг ийм нэг сүүлд ч уугч дээр үеийнх нь бол одоо их хатны домог гэдэг Хуанчжуугийн одоо их тагн нь штэ имэн тий. Тэр залуудаа ийм байсан ийм киноных нь яг хэсэг байдаг ингээ хөлн дотор усаад үрээд биш усан дотор хөлөөд үрээ байж байгаа ским байдаг хгүй тэрний яг хэсэг байна. За энэгээр Disney гүнжүүд байж байна. Одоо жишээ нь ингээд бэл байлаа гэж бодоход ийм жижигхэн мини хувилбараараа болоод яг бодит хувилбараараа ингээд хоёр янзаар байж байна. Энэ Brave байна. Тэгээ жоохон байхад ийм нэг ийм юу гэх юм бэ? Ойн дагинсад айгу дуртай байдаг гэсэн байдаг гэж итгэдэг байсан. Тэний манай найз Америкээс ууг нь манай охинд авчиж бэлгэлсэн. Тэг би булаа авцъя. За надад нэг ийм гоё Дибягийн ийм нэг угаагч байд юм а. Энэгээр тоосоож соруулчин, хэвсээж соруулчин, угаалагч хийчин. Тэгээ нэг цэвэрлсэн байх дараа нь өөрийгөө цэвэрлждэг айгу амар байдаг. Энэгээр ойр зур цэвэрлэгээ хийчин. За энэ нэг морин үлгүүрэн дээр ингээ ойр зур өмсгөж байгаа яг одоо яг лайв хийж байгаа үедээ, рил видео хийж байгаа үедээ ойр зур байлгачаар ийм яг гарын дор байж хахад хамгийн өмсдөг нөгөө нэг одоо жакетуудаа ингээд тавьчихдаг. За тэгээд ажлын гэрлүүд бол нэг 4-5 гэрэлтэй. Гэрлүүд бол ингээд байж идэг хөвлөрдөг. Энэ нөгөө нэг манай ажилчид намайг одоо бараг 3 жилийн өмнө юм уу да. Тэ миний төрсөн өдрөөр одоо яг ийм юм самбар аагүй 2 жилийн өмнө юм байна. Яг 30 насны төрсөн өдрөөр шүү дээ. Энэ ментор мэлгэн happy birthday гэдэг ингээд юм хийлгэж өгчээсэн те айгу хаяхад амар гоё нандин болохоор ингээд эндээ наалгацсан юм. За энэ нөгөө нэг Fujiroki GP3000 баха. GP3000 бодох юм. Ийм загварын нэг массажын сандал байж гэн. Тэгээд Global Electronics-оос авч исэн. Тэгээд айгу гоё. Ер нь муухан массажистаас дээр бүх төрлийн массажийг бол хийж чаддаг. Тийм массажын сандал маань байж гэн альжаал тайлдаг. Тэгээд за нөгөө нэг за уучлаарай жоохон замбрааг шүү. Рил лайв хийхээр ингээд толгоон дээр нэг тогтсон байгаа гэдэг чинь тэд нар байж байна.
Тэгээ манай охин бас орж ир тоглолдог болохоор ингээд чихмэл тоглоомууд хаяа харагдаж байгаа. За тэг ингээд гадагшгаа харахад бол аюу гоё. Орчин маш гоё харагддаг. Өдрийн цагаар бол ингээд нартай. За энэ бол компьютерийн ширээ байж. За одоо нэг эхнээс нь ингээд нэг харахад бол иймэрхүү харагддаг гэсэн үг. Тэгээд энэ хэсэг бол одоо яг нөгөө нэг бичиг баримт те офисын бичиг баримт за тэгэл бүх альбом бичгүүд байж байна. За энэ нөгөө нэг миний бүүжүү сет буюу стикертэй хэсгүүд байж байна. Ингээд төрөл бүрийн стикерүүд байгаа. Бүгднийг ингээд нэрлэлсэн байдаг байхгүй юу? Кофений хэлбэртэй, Harry Potter-ийн хэлбэртэй гэдэг. Гэхдээ одоо ер нь энэ бүүжүүнийхээ хоббиг жоохон болгож байгаа. Тэгээд наадаг зургуудаа хүүхдүүдэд тарааж өгье гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр одоо удахгүй ер нь офисоо арай жоохон солихож байгаа. Ууг нь нэг хэсэг бол амар сонирхдаг байсан. Ер нь бол бүүжүүд бүр багаасаа бүр дэндүү амар дуртай байсан. Одоо энэ дээр нөгөө нэг Smart Focus-ос гаргасан нэг ийм гоё хранзны юу байдээ нөгөө нэг ийм плакат өгдөг. Тэгээ энэ дээр ингээд ханзаач хээжлээд түлхүүр үгсэж хээжлээд явцдаг. За энэ нөгөө нэг явсан суусан газар орныхоо юм цуглуулж явах дуртай хүн чинь ингээд баахан манай аав ээж ах トゥ нар ч гэсэн надаас ийм хөрөгчн аль биелгэлдэг. Өөрөө явсан газараа ч гэсэн бас аваад хадгалцдаг. Би та нарт нэг гоё юм харуулъя. Энэ нөгөө нь миний бүүжүү сетний шургуулга байхгүй юу? Энэ бүр амар том. Тэгээд өнгөөр нь ялгцсан байдаг. Washi tape. Одоо энийгээ ч гэсэн би ер нь хүүхдүүдэд бэлгэлье гэж бодож байгаа. Тэгээд яагаад гэвэл манай офис ер нь удахгүй бас арай өөр болгоё гэж бодож байгаа. Энэ миний нөгөө нэг ууг нь дизайны сургууль төгссөн байхгүй юу? Тэ хаяа зураг зурдаг байхгүй юу? Тэгээд ингээд зургийнхаа бас будагнуудыг ингээд хадгалж сая нэг баахан биер харуулад байсан да гэдэг.